За сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө видеогоор танартай маш сонирхолтой гоё мэдээлэлээр хуваалцах чинь. За өнөөдрийн маань видео болохоор хэрхэн яаж ховсоор өмнөх амьдрал руугаа бүр энэ ертөнц дээрх энэ насны амьдрал биш урд насны амьдрал руугаа урд насндаа та хэн байсан юм бэ? Урд наснда та ямар амьдралыг туулж өнгөрүүлсэн? Таны сүнс одоо ямар хүн байсан гэдэг талаар яаж ховсонд очдог? Ерөнхийдөө яаж өмнөх амьдрал руугаа очиж мэдээллүүдийг авсан бэ? Ямар аргаар очсон бэ? Ямар мэдээллүүдийг авсан бэ гэдгийг яг өөрийнхөө одоо туршлага дээр өөрийнхөө тэр яг өмнөх амьдрал дээр очиод ирсэн тэр туршлагаасаа хуваалцахаар өнөөдрийнхөө видеог бэлтгэж байна. Тийм учраас би энэ видеоныхоо төгсгөлд маш сонирхолтой мэдээллүүдийг өгөх болно. Тийм учраас видеогоо дуустал үзээрэй. Эхэлцгээе. За сайн байцгаана уу? Намайг Чанаргуул гэдэг. Би Faiz Academy үүсгэн байгуулагч, даалт хумсар судлаач, мэргэжлийн нэгтлэн модогч мэргэжилтэй бизнес удирдлагын магистр юм хүн байгаа. За миний хувьд Faiz Academy-г үүсгэн байгуулад Faiz Academy маань маш олон хүмүүст ховсын эмчилгээ хийгээд 3 жил болж байгааг та нар маань мэдж байгаа. Энэ хугацаанд бид нар маш олон хүмүүсийг ховсын эмчилгээгээр эмчилж эдгээж, ерөнхийдөө маш олон хүмүүсийн травмагаас нь сөрөг блогоос нь ангижруулж байгаа. За манай Faiz Academy маань Орос ховсчонтой. Орос мэргэжлийн ховсчин маань 5-аас дээш жилийн туршлагатай. Тэгээд орос хэл дээрээ ховсоо хийдэг. Та нар маань мэдэн штэ орсууд маань илүү зөн совин илүү тэр ховс тэр сэтгэл судлал, сэтгэл засал тал дээр илүү сайн тийм учраас бид нар монголчуудтай чанартай үйлчилгээ үзүүлэх илүү олон хүнийг маш өндөр мэргэжлийн үйлчилгээг үзүүлэх зорилгоор орос хүмүүсийг хичнээн өндөр төлбөртөө байсан ч гэсэн тэр хүмүүсийг сонгон ажилуулж маш олон хүмүүст ховсын эмчилгээ хийж травмагаас нь сөрөг итгэл үнэмшлээс нь салгаж байгаа. Тэгэхээр ховсын эмчилгээгээр бид нар сөрөг травмагаасаа ангижрах боломжтой. Хамгийн гол юм маань бага наснда олж авсан, эсвэл бүр урд наснда олж авсан. Би энэ тухай ярих гэж байгаа тэгээд таны бүр энэ карма болж ирсэн, таныг бүр өмнөх наснаас нь ирсэн тэр бага насны шарах травмаг ховсын эмчилгээгээр эдгэх бүрэн боломжтой. За мөн донтолтыг эдгэх бүрэн боломжтой. Донтолт маань дотор арх, тамхи, мөрөөдөө тоглоом, хоолнд донтох, гих мэтлэн утсанд донтох гэдэг ямар нэгэн зүйлээс хамааралтай болж донтох энэ зүйлийг ховсын эмчилгээгээр бүрэн эдгэх боломжтой. За мөн айдас, бүх төрлийн айдас, өндрөөс айх айдас, их мөнгө олохоос айх айдас, харанхуугаас айх айдас, усанд сэлхээс айх айдас, тэгээд үххээс айх айдас, ирээдүгээс айх, хүнд загнуулахаас айх гэд зөндөө төрлийн айдас байгаа. Тэр айдсуудыг бүрэн айлдах боломжтой. Гомдлуудтай ажилдаг, аавдаа гомдсон, ээжтэй гомдсон, бага наснда өвөө эмээдээ гомдсон, ах эгчтэй, ажлынхаа хүндээ хадам ээжтэй, хадам аавдаа хань ижилдээ гомдсон, хүрдөө гомдсон гэх бүх төрлийн гомдлыг уг үндсээр нь арилгана. За дараагийн нэг ховс маань болохоор дадал зуршлыг арилгахад хэрэгэлдэг. Та ерөөсөө болигээд болж чадахгүй ухамсарын түвшинд болиё гэсэн ч тэр зүйлийг дахин хийгээд байгаа бол энэ дадал зуршил Тэгэхээр энэ буруу дадал зуршлыг арилгах тэгээд таны зан чанарыг өөрчлөх түргэн ууртай, огцом ууртай, уурлахаараа бусдыг өөрийгөө хэн чаддгүй бусдыг гэмтэх гээд байдаг огцом түргэн ууртай энэ хүмүүсийн зан чанаруудыг эдгэх боломжтой. Тэгээд нойргуудлыг эмчлэх боломжтой, харшлыг эмчлэх боломжтой. Тэгээд сэтгэл зүйн байдал стресс, сэтгэл гутрал, өөрөө ч мэдгүй санаа зовоод авах, сэтгэл түгшээд байх, байнга юмнаас айгаад авах, байнга сөрөг юм бодоод авах, байнга үхлийн талаар бодох, эсвэл үхлээс айх, байнга юмнаас түгших, байнга юмд муу юм бодоод байх, overthinking буюу хит их юм бодох гэд энэ бүх шинжүүдийг ховсын эмчилгээгээр таны ховсын эмчилгээгээр таны даалт ухамсарт очиж таны тэр даалт ухамсарт байгаа энэ зүйлийг энэ бүх асуудлуудыг
авч хайдаг. Өөрөөр хэлэх юм бол таны тэр бага нас руу очоод таны тэр үед трама авсан буюу сэтгэл зүйн хүчтэй цочрол авсан тэр хэсэг дээр очоод тэр хэсгийг эмчлээд, эдгээгээд тэр үйл явдлуудыг өөрчлөөд тэр үед олж авсан тэр итгэл үнэмшлийг авч хайдаг. Өөрөөр хэлбэл итгэл үнэмшил маань таны өнөөдрийн амьдралыг бий болгосон. Тэгвэл өнөөдрийн амьдралыг бий болгосон тэр итгэл үнэмшил маань таны урд өмнө амссан туршлагаас үүдэлтэй. Та тэр туршлагыг үүдсэн учраас, туршлага танд байгаа учраас та тэр зүйлд итгээд байгаа. Та олонний өмнө гарахаараа нэг удаа таагүй мэдрэмж авч сандарч, гар хүлэн салгалж, үг хэлсэн үгээ мартаж байсан бол одоо та дараагийн удаа танд ямар итгэл үнэмшил үүсвэ гэвэл би олонний өмнө гарахаараа олонний өмнө үг хэлж чаддаггүй. Би олонний өмнө гарахаараа сандардаг гэдэг итгэл үнэмшил танд бий болно. Тэгэхээр энэ итгэл үнэмшлийг арилгахын тулд тэр таны 5 наснда, тэр 6 наснда цэцэрлэгтээ, тэр олонний өмнө, багшийн өмнө самбарт гарч үг хэлж байхдаа сандарч исэн, ангийнхаа хүүхдүүд нь шоолж исэн энэ муухай хисторийг, түүхийг устгаж, авч хайж, өөрчилж иж таны өнөөдрийн би олонний өмнө гарахаараа үг хэлж чаддаггүй, би өөртөө итгэлгүй, би олонний өмнө үг хэлж чаддаггүй гэдэг итгэл үнэмшлийг арилгана. Ингэх замаар ховс бол эд шид биш, ховс бол таны даалд тухамсарт хүрж ажилдгаараа эд шидтэй. Өөрөөр хэлэх юм бол бид нарыг 100% гэж одоо үзэх юм бол бид нарыг 95-аас 97% нь даалд тухамсар буюу subconscious mind удирдаад 3-аас 5%-ийг нь ил ухамсар удирдаад байгаа. Тиймээс бид нар өнөөдөр өглөө усан цэлий гэж шийдээд маргаашнаас эхлээд гүүн, маргаашнаас эхлээд би турнаа гэж шийдээд нэг 7 хоног хийгээл нэг мэдсэн чинь энэ дадал зуршил байхгүй болсон байдаг тийм. Нэг мэдсэн чинь би залхуураад урдынх шигээ болцсон. Нөгөө одоо усан цэлэх нөгөө өглөө болгон гүүх гэдэг юм маань байхгүй болсон, хэвтчихэдэг. Тэгэхээр энэ бол бид нар 3%-ийнхаа түвшинд маш их хичээгээд сүүлдээ ядраад тэгээд болж байгаа гэсэн. Өөрөөр хэлэх юм бол хүчээр юм ерөөсө болтгоо те. Хүнийг хүчээр хайрлна гэж байхгүй. Ямар нэгэн зүйлэнд хүчээр дуртай болно гэж байхгүй. Яг тэрнүү шиг та хүчээр өглөө болгон гарч гүүнэ гэж байхгүй. Та түүнийг хүсэхгүй л бол хүчээр өдөр болгон өглөө гарч гүүнэ гэж байхгүй. Та өөрийгөө нэг өдөр хүчээр босгох нь, 2 өдөр хүчээр босгох нь, 3 өдөр хүчээр босгох нь, 4-р өдөр нь та уучлаарай. Таны бие ядарна, таны тарих ядарна, таны бие ядарна. Тэгээд таны тарих маань танд болох маш олон мянган шалтгааныг олж өгөөд ингээд нэг мэдсэн чинь та хуучин хэвэнд орсон байдаг. Англи хэл ч гэсэн яг ялгаагүй тий. Таны өнөөдөр англи хэл сурахаар шийдсэн хэд жилийн ой болж байна тий. Маш олон жил бид нар шинэ жилийн маргаашинд нь шинэ он гарахаар л бид нар за энэ жил би англи хэлээ сайжруулна. Би ядаж англи хэлний IELTS-ийн 6 оноотой болно, 6.5 оноотой болно гэж бид нар зорилго тавьдаг. Тэгээ энэ зорилго хаагдсан бэ? Таны англи хэлний 6.5 оноотой болох зорилго тавьсны хэд жилийн ой вэ? Ингээд бид нар зорилго тавьдаг, биелдэггүй. Та фитнест явахаар шийдсэний, турхаар шийдсэний хэд жилийн ой вэ? Тэ? Хүн болгонд өөрөөр. Тэгэхээр энэ зүйл юутай холбоотой вэ гэвэл та 3% түвшинд, 5% түвшинд ил ухамсараараа энэ зүйлийг 1000 хүчилсэн юм угаасаа бүтэхгүй болохгүй. Тийм учраас болохгүй байгаа энэ таны буруу биш. Энэ угаасаа болохгүй байгаа. Тийм учраас бид нар харин энэ зүйлийг даалд ухамсартаа оруулаад даалд ухамсартаа энэ зүйлийг оруулчих юм бол 95% бол хүчтэй буюу автоматар удирдана. Таныг автоматар удирдана. Та автоматар өглөө босоод гүйдэг болно. Ямар нэгэн хүчлэхгүйгээр өөрийгөө одоо ингээд өстэй чи босгож ирээл тавихгүйгээр ямар нэгэн сэрүүлэг тавихгүйгээр ямар нэгэн хүчлэхгүйгээр та өөрөө гарч өглөө болгон гүйдэг болохын тулд та даалд ухамсараа дахин програмчлах, даалд ухамсар дотор агуулгадаад байгаа тэр программыг өөрчлөх хэрэгтэй гэсэн үг юм. Тийм учраас та нар маань заавал өөрийнхөө даалд ухамсартайгаа ажиллах хэрэгтэй. Даалд ухамсарт ямар мэдээлэл байна?
даалт ухамсарт ямар мэдээлэл байна? Таны амьдрал тийм байна. Өнөөдөр таны амьдрал эд мөнгөөр баялаг, аз жаргалаар дүүрэн бол таны даалт ухамсар би аз жаргалаар дүүрэн эд мөнгөөр баян, аз жаргалтай амьдрна гэсэн програм мэдээлэл байгаа. Хэрвээ таны амьдрал өнөөдөр ямар нэгэн тэмцлэр дүүрэн, та амьдралын төлөө тэмцэж өглөө 7-оос гараад орой өчийн бүрийн хүртэл тэмцэж ядарч хүүхдүүдэд цэцэрлэгтэн өгөөд та ядарч тэмцэж амьдралын төлөө зүтгэж нэг амьдралыг болох гэж таал зүтгэж яваавал таал гартаа сэлэн барьж энэ амьдралыг бүтээхийн төлөө тэмцэж яваа тэгсэн мөртлөө та түүндээ ханамжгүй таны хүснээр таны амьдрал нэг л болж өгөхгүй байгаа бол энэ таны даалт ухамсарт програм буруу байна гэсэн. Та сайхан ингээд гадагшаа нэг улсаас нөгөө улс руу нэг газраас нөгөө газар руу аялаж явж мөнгө олж аз жаргалтай дулаан оронд амьдарч ээж мөнгө олж амьдарч болно. Хэрвээ таны даалт ухамсар тийм програм байгаа бол тийм амьдрал байгаа. Тийм амьдралаар амьдраад аз жаргалтай амьдарч байгаа хүмүүс байгаа. Та нар маань одуудыг мэднэ шүү дээ, тий? Дуучид маань, жүжигчд маань, алдартай одууд маань өглөө 5 цагт гараад орой 11 цаг хүртэл ажил хийж байгаа юу үгүй. Тэд нар маань тий маш гой тансаг хэрэглээтэй тэгсэн мөртлөө өндөр орлоготой мэдээж хэрэглэр хүмүүс маань чадвартай түүнийг үгүйсэхгүй. Гэхдээ тэднэрт бас тийм зөв програм байгаа. Тийм итгэл үнэмшил байгаа. Би чадна, би сайхан амьдрна, би их мөнгө олж чадна гэсэн итгэл үнэмшил байгаа учраас тэд нар маань заавал ингэж цагт баригдаж өглөөнөөс орой хүртэл ядарч зүдэрч ингэхгүйгээр аз жаргалтай сайхан амьдарч болж байгаа. Яагаад зарим йогийн багш нар маань, бясалгалын багш нар маань, сэтгэл зүйчд маань сайхан өглөөнөөс орой хүртэл тогтун, сайхан төлөв төвшин, гоё энергитэй, дандаа сайхан энергиээр дүүрэн хүмүүсээр хүрээлэгдээд яагаад тэд нар гоё амьдарч байгаа? Тэд нар даалт ухамсараа тэгж програмчилсан учраас, тэд нар тэгж амьдрна гэдэгтээ итгэсэн учраас. Та яагаад тэмцээд штранглдаад байгаа вэ гэвэл та яагаад тэмцээд ингэ байгаа вэ гэвэл та тэгж амьдрнаа л гэж итгээд байгаа. Та амьдрал бол тийм, амьдрал бол тэмцэл, амьдрал бол өглөөнөөс орой хүртэл хичээж амьдрах хэрэгтэй. Хин чамд зөөр сууж хахад мөнгө авчирч өгөх юм. Чи өөрөө л хийх ёстой, чи өөрөө л гүйх ёстой. Эр хүнд итгэж болохгүй, чи өөрөө л бүх юмыг урдаа авч гүйхгүй бол эрчүүд бол толгоон тархин ажилтгүй юу ч мэддэггүй хүмүүс тэд нар бол жоохон хөвгтөд долоон дэр гэж таал итгээд байгаа учраас таны нөхөр тийм таал тэгж итгээд байгаа учраас танд өнөөдөр тийм амьдрал байгаа юм аа. Тийм учраас бид нар энэ даалт ухамсарт байгаа програмуудаа өөрчилж иж өнөөдрийнхээ амьдралыг өөрчлөх бүрэн боломжтой юм. За энэ бол миний даалт ухамсарын талаар ховсын эмчилгээний ач тус яагаад танд ховсын эмчилгээ хэрэгтэй вэ гэдэг талаар та нартай өгсөн товчхон мэдээллийн маань 1-р хэсэг байлаа. Энэ видеоны маань 1-р хэсэг байлаа. За видеоны маань 2-р хэсэг нь бүр гоё. Энэ болохоор яаж би өмнөх наснда хэн байсан, өмнөх наснда яаж наснда очсон, ямар үйл явц болсон талаар өөрийнхөө бодит туршлагаасаа хуваалцах маш сонирхолтой зүйл бол 2-р хэсэг. За та нар маань урд өмнө астрал аялал хийх талаар сонсож байсан баг. Хин нэгэн маань орой ч юм уу те өөрийнхөө биеэсээ физик биеэсээ гараад өөрийнхөө астрал аялал хийгээд өөрийнхөө ирээдүйд байгаа хэд хэдэн энэ орчлон ертөнцийн байгаа хэд хэдэн өөрийнхөө хувилбаруудтайгаа уулзаад эргэж ирсэн тэднээсээ сургамж хичээл хэрэгтэй мессежүүдийг аваад ирсэн талаар та нар маань маш олон видеоноос өмнө үзчихэл байсан баг. Тэгэхээр астрал аялал гэдэг бол ерөнхийдөө маш гоё зүйл байдаг. Тэгээд хизээ хийж чадах вэ гэвэл ер нь миний ойлгосноор бол таны энерги ухамсарын түвшин тэр түвшинд энергийн түвшинд та хүрч чадсан үед таны бие махбод бүх зүйл бэлэн болсон үед тэр астрал аялал хийгддэг юм болов гэж би бол ойлгосон. За тэгээд надад өчтөр тохиолдсон зүйл болохоор юу байсан бэ гэвэл би ирээдүрөө биш би өнгөрсөн амьдрал руугаа очсон. Гэхдээ энэ амьдралын өнгөрсөн биш би хүүхэд насаа яриаггүй те би хүүхэд насныхаа амьдралыг яриаггүй. Би бүр энэ амьдралаас өмнөх амьдралаас амьдралын хоорондох зүйлийг яриад байгаа гэсэн. Тэгэхээр энэ амьдралаас өмнөх
байсан амьдрал дээр би өчтөр очсон байгаа. За яасан бэ гэвэл би ерөнхийдөө би ховсод ер нь хэд удаа би ховсын эмчилгээнд орж исэн, онлайнаар ч гэсэн биеэрээ ч гэсэн би очиж ховсын эмчилгээнд орж исэн. Хүмүүс мань бодох бах те манай Жана маань ингээд Pfizer актемиг удирдаад олон хүмүүс тэр ховсын эмчилгээг одоо ховсын эмчилгээнд оруулдаг гэд өөрөө орж үзээгүй хаа гэж зарим нь боддог байх. Би ховсын эмчилгээнд 15-аас олон удаа орж исэн. Бараг 15 удаа орж исэн байх. Сүүлдээ бүр тоогоо алдсан. Тийм олон удаа орж исэн. Тэгээд тэд нар маань надад маш олон үр дүнг өгсөн. Би одоо өөрийнхөө 3 жилийн өмнөх 4 жилийн өмнөх өөрийн одоо би маань одоогийн Жана хоёр бол шал өөр байдаг. Тэгэхээр ховсын эмчилгээ маань маш үр дүнтэй байсан учраас би аваад л байсан гэсэн үг. За тэгээ манай Pfizer актем дээр ч гэсэн ховсын эмчилгээнд 15 дахь удаага 16 дахь удаага орж исэн зөндөө олон үйлчлэгч маань байдаг. Тэгээ энэ хүмүүс маань яагаад ороод байгаа вэ гэвэл ховсын эмчилгээ маань гайхалтай үр дүнтэй учраас одоо энийг янз засчи, одоо энэ травмагаа арилгах одоо энэ травмагаа арилгах гэд хүмүүс ордоо гэсэн үг. Яагаад гэвэл та өнөөдөр хэдэн настай? Магадгүй 30 настай бол 30 жил та нэг ч удаа та засаагүй тэр сэтгэл зүйн тэр травма онууд маань ингээд давхар болоод ингээд уул аваа шиг болоод овоорцсон байгаа штэ. Тэрийг ингээд ховс болгоноор ингээд даалт хумсар маань багаар ингээд тавьж явуулдаг. Даалт хумсар ямар хэмжээгээр тавьж явуулахаа өөрөө мэддэг. Хүн болгоны хувьд энэ тавьж явуулах савны хэмжээ өөр байдаг. Жишээлбэл зарим хүмүүс нэг дор амар хэмээг тавьж явуулахад зарим хүмүүс жоохоо юм тавьж явуулдаг. Нэг ижлэхэн хүнд ховсчин дээр орсон ч гэсэн хоёр хүн өөр хэмжээгээр травмагаа тавьж явуулдаг. Энэ нь тухайн хүний травмаг тавьж явуулах сав өөр. Тийм учраас та өнөөдөр 30 нас хүртлээр нэг ч удаа одоо сэтгэл засгийн эмчилгээ авч байгаагүй байхад тэр олон ингээд одоо болцсон тэр хэр тотог одоо тэр блогууд ингээд бөөгнөрсөн байгаа тэр уул аваа шиг юм чинь ховсын оролт болгоноор ингээд багаар авч хаях үед танд өөрд өмнө гарч байгаагүй боломжууд, өөрд өмнө гарч байгаагүй мөнгө, ирж байгаагүй мөнгө, өөрд өмнө танд ирж байгаагүй мэдрэмжүүд, аз жаргалууд, тэр нүдний очууд, өөрд өмнө танд байгаагүй тэр гайхалтай зүйлүүд тань дээр ирнэ манайхаа. Тэгэхээр ховс эд шидтэй биш, та идгэрсэн учраас, та өөрийгөө идгэж чадсан учраас танд шинэ боломжууд гарч ирж байгаа. Та өөрийнхөө бодлоо өөрчилсөн учраас танд шинэ боломж гарч ирж байгаа. Тийм учраас манайхаа өөрийгөө өөрчлөх, өөрийгөө эдгэн гэдэг бол ирээдүйдээ хийж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт. Ирээдүйдээ хийж байгаа. Зарим хүмүүс ярьдаг өнгөрсөн бол өнгөрсөн. Юундаа өнгөрсөнтэйгөө зууралдаад байгаа юм бэ гэж ярьдаг. Энэ бол тийм зүйл огт биш. Хэрвээ та өнгөрсөн давсан шархаа энд ингээд болцсон байгаа юм а та идгээхгүй бол таны ирээдүй гоё болохгүй. Та тэр өрөөндөө та төсөөлөөр хогийн сав маань дүүрэн хогтой байхад та тэр хогийн савныхаа хогийг гаргаж асахгүй та ирээдүй таны өрөөнөөс гоё үнэртэхгүй шүү дээ. Тэр хог муухай бодоод хөг одоо тэг хүч үнэртээд муухай үнэртээд таны өрөө маш тухгүй болно. Яг тэр шиг та өнгөрсөн давсан тэр хогийн савндаа хийж авсан тэр хогоо гаргаж хаяхгүй бол таны ирээдүй гоё болохгүй. Таны хэлээд байгаа affirmation, таны хэлээд байгаа тэр төсөөлөд байгаа төсөөлөл чинь тэр хогийн сав чинь хогоор дүүрэн байхад яаж таны тэр өрөөнөөс цэвэрхэн үнэр үнэртэх юм бэ? Боломжгүй. Тийм учраас өнгөрсөнтэйгөө зууралтна, өнгөрснөө идгэн, өнгөрсөнтэйгөө байсан тэр хогийн сав хогоо авч хайжиж таны ирээдүй, таны өрөө цэвэрхэн болж таны амьдрал, таны ирээдүй зөв болно. Энэ бүх зүйл ирээдүйн төлөө. Тийм учраас идгэх хэрэгтэй. За одоо нөгөө сэдвүүрээ орё те хазаах гэдэг. За тэгээд би олон удаа ховсын эмчилгээнд орж үзсэн байгаа. За тэгээ өчигдөр болохоор би гадаад улсаас Европ ховсчин дээр ховсын эмчилгээнд орж үзэхээр шийдсэн байгаа. Өнгөрсөн амьдрал руугаа явж одоо энэ хүүхэд нас биш бүр өмнөх амьдрал руугаа очиж тэгээд надад өнөөдөр ямар амьдрал байна? Ягаад би энэ амьдралыг сонгосон гэдэг учир шалтгааныг одоо тэр Европ ховсчноосоо би авахар шийдээд бит хоёр ингээд англи хэл дээр
онлайнаар ховсын эмчилгээ хийсэн байгаа. Тэгэхээр нөгөө ховсын эмчилгээ онлайнаар үр дүн гарна гэж байх уу? Онлайнаар ховсын эмчилгээ хийн гэж байх уу гэж бодож байгаа хүмүүс асуудаг, айгүй олон хүмүүс асуудаг. Тэгвэл тэр ховсын эмчилгээнд онлайнаар олон удаа орсон хүмүүсийн бодит жишээ нь би байна. Би 15 удаа ховсын эмчилгээнд онлайнаар орсон байдаг. Өчигдөр нэмээд бүр өмнөх амьдрал руугаа очдог ховсын эмчилгээнд онлайнаар би орсон байгаа. Мэдээж би одоо Европт байхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр би Европт байгаа хүнээс эмчилгээ авсан гэдэг маань би онлайнаар орсон байж тараа тийм ээ. Тэгэхээр би онлайнаар орсон. Google Meet аппликейшнийг ашиглаад би онлайнаар ховсынхаа эмчилгээнд орж өмнөх амьдралынхаа урд насныхаа амьдрал руу очсон. За ингээд юу болж эхэлсэн бэ гэвэл за ингээд ховсчин маань ингээд удирдаад эхэлсэн. За ингээд одоо тийм байна. Тэнд маш гоё цэцэрлэг байна. Маш гоё цэцэрлэг дээр гоё өвсүүд байна. Өвс маань таныг те мод байна, ийм байна, тийм байна гэд намайг ингээд маш гоё тэр байгалийн бид нар чинь ерөөсөө байгальтайгаа салшгүй холбоотой. Тэгэхээр байгаль ярангууд хүн өөр ирэхгүй тайвширдаг. Ингээ байгаль, тэр ургамал, тэр цэцэг, тэр мод, тэр байгаль салхи гэд тэр бүх зүйлийг ярьж намайг трансад оруулахын тулд тэр хүн 15 минутыг зарцуулсан. За ингээд миний тарих альфа, бета төлөвөөс альфагаас тета буюу альфа, тета гэсэн хоёр төлөвийн хооронд миний тарих маань одоо тэр хоёр төлөвийн хооронд тийм долгион дээр трансын хэлбэрт миний тарих маань орцсон байгаа. За ингээ би энэ үед юм мэдсэн үү гэвэл мэдэрчээсэн. Орчны дуу, чимээ, толгоонд бодол байсан. Ихэнх хүмүүс асуудаг ховсын үеэр бодол бодоод байсан чинь миний ховс олигтой болсонгүй гэж ярьдаг. Үгүй манайхаа ховсын үеэр бодол бодно. Та амьд хүн л юм чин та ховсын үеэр бодол бодно. Тэгэхээр миний тэр гүн трансын үед ч гэсэн би бодол бодсон. Би орчны дуу чимээг мэдэрч л байсан. Тэг гадаа машины сигнал, гадаа дуурж исэн ямар нэгэн чимээнүүд тэгээд надад одоо би юу болоод байна, миний би хөнгөрч гинүү гэдэг бодлууд толгойд миний бодол байсан. За ингээд би трансд байсан. За трансд орсон. За ингээд тэр хүмүүс маань ингээд хөтлөөд явж байгаад бид нар ингээд за ингээд эртний гэдэг мэдээж би өмнөх нас руу очиж байгаа учраас эртний юм руу очиж байгаа. Тэг ингээд эртний юм руу очиод явж агаад надад асуусан чи хаана байна гэсэн чинь би мүс гэл ингээл хэлээдсэн. Мүс үзүүртэй мүс гэл би яг л нэг юм агуу дотор ингээд нэг мөстөө одоо нэг юм орчин байгаа хгүй одоо юм хүүхэлтэн энэнд гардаг те нэг мөстөө ингээд дээрээс өндөр юм хатцсан юм шарфтай тийм мөснүүд тэгээ тийм юмыг би хараад байгаа хгүй мүс урт төрөл бүрийн хэлбэртэй дээрээс унжсан мүс байна. Тэгээ би ганцаараа байна гэл ингээ хэлээд байгаа. За тэгээд өөр юу болж ингээл асуусан. Хэддүгээр 100 байна гэсэн чинь би 18 дахь 100 байна гэж байгаа. Бид нар одоо 21-р 100-д амьдарч байгаа. Гэтэл би 18 дахь 100 руу очсон явж штэ. 18 дахь 100 байна гэ. За тэгээд өөр юу болж ингээл асуусан чинь би хаантан байна гэж байгаа. Хаантан. За тэгээд өөр юу болж ин гэсэн чинь чиний ямар мэдрэмжтэй байна гэсэн чинь би хэлж байгаа. Би хин нэг санаж ийн гэл. За тэгээд санаж байгаа мэдрэмжтэй байна. Өөр ямар мэдрэмжтэй байна гэсэн ганцаардсан мэдрэмжтэй байна. Би хин нэг хүлээгээд байна гэл гэж байгаа. За тэгээд тэр хүн хин байж болох уу гэнгүүт магадгүй би тэр хүнийг алдсан. Тэр хүнийг би алдсан. Тэг маш их хугацаанд хүлээж би удаан хугацаанд тэр хүнийг хүлээж ингэж хэлж байгаа юм. За тэгээд ингээд явж исэн чинь нөгөө хүн манаас за чи ингээд арсаа мэдрээд үзтээ чиний арс чинь залуу байна уу? Хөвшин байна уу? Чи ер нь хэдэн настай хүн байх шиг байна гэсэн чинь би ингээд арсаа мэдэрч үзчихснээр би хэлж байгаа. Миний арс хөвшин байна. Би ер нь настай автар байна. Old гэж байгаа. Хөвшин байна гэж байгаа. Би хөвшин байна. За хөвшин байна гэж байгаа. За тэгээд өөр юу байна гэсэн чинь би надад охин байна миний хажууд охин минь байна гэж хэлж байгаа. За охин минь байна. За өөр хэн байна гэсэн чинь би нэг хүнийг маш их санаж ийн, маш их хүлээж ийн. Тийм desperate буюу ингээд ийм цөхрөнгөө алдаж хүлээж ийн гэж хэлж байгаа юм. За бүр гайхалтай. Тэгээд цөхрөнгөө алдаж хүлээж байгаа. Тэг мүс байна. Би өөр юу болж ийн онгод маш их мүс байна. Гэт би ингээд хэлээд байсан. За тэгээ энэ мүс яасан мүс гэж байгаа. Энэ миний сэтгэлд байгаа мүстэй адилхан гэл ингэж хэлээд байгаа. За тэгээ энэ мүсийг яавал хайлах вэ гэдгсэн чинь
хайр хэрэгтэй. Энэ мөсөнд хайр хэрэгтэй. Хайр байх юм бол энэ мөс хайлна. Энэ мөс бүр маш их үдээсээр байгаад хатсан ингэж хэлж байгаа. За тэгээд чиний нөхөр чинь хаана байгаа юм? Нөхөрт чинь юу болсон гэсэн чинь тэр алга болсон, тэр дайнд явсан. Би түүнээс сураг алтарсан гэж хариулж байгаа. За тэгээд чи түүнийг хайж үтсэн юм уу гэсэн. Би түүнийг маш их хайсан. Магадгүй чи дахиад нэг удаа асуугаад үзтээ. Чиний эргэн тойрны чи хүмүүс мэдж байгаа бах. Магадгүй чи гараад эргэн тойрныхаа хүмүүсээс сураг ажиг тавь. Одоо ийм зүстэй, ийм дүрстэй гэд сураг ажиг тавиад үзсэн үү гэсэн чинь би маш их асууж үзсэн. Хинч түүнийг мэдэхгүй. Хинч түүний хаана байгааг мэдэхгүй. Би сураг ажиг одоо алдарсан. Охин бит хоёр түүнийг маш их хайсан. Гэхдээ тэр өөрийнхөө зорилготойгоо тэр өөрийнхөө улсыг байгуулж тэр маш их амжилттай байгаа. Гэхдээ би сэтгэл дотроо би түүнийг хүлээсээр л байгаа гэж хариулсан байдгийг. Тэгээд тэр мөс яавал хайлах вэ гэж одоо миний ховч маань асуусан. Тэгүн гот би тэр мөс хайраар л хайлна гэж хэлсэн. Хайраар л хайлна. Тэгүн гот ховч маань хэлсэн. Одоо асуу. Чи тэр хүнийг хэр их удаан хүлээж байгаа вэ гэсэн чинь long time гэд миний хоолоо ингэж зангирч бүр энэ үг бүр цаанаас ирж исэн ингээд long time урт удаан хугацааны туршид би түүнийг хүлээж одоо сэтгэл маань гансарч байна, гондож байна гэдэг шиг маягтай хэлсэн. Тэгээд маш удаан хугацаанд хүлээж байна гэж хэлсэн. За тэгээд тэгсний дараа түүнийг дахин хүлээх шаардлагатай юу асуудаа гэсэн чинь no need to wait гэж хэлсэн. Илүү удаан хүлээх хэрэггүй гэж хариулсан. Яг тэрийг хариулахдаа миний тэр хариулж байгаа тэр дуу хоолойны өнгө no need to wait гэдэг үг бүр яг тийм бүр нэг юм бүр ингээд юм цаанаасаа ирж байгаа энэ үг бүр ингээд цаанаасаа no need to wait чи илүү удаан хүлээсний хэрэггүй гэж ирж байгаа. За тэгээд ховсч маань ойлголоо гэд ингээд хэлээд за тэгээд бид нар ингээд аажим маань буцаагаад одоо би ингээд 5 тоолно чи тэр үед ингээд буцаагаад чи тэр темпл гэж хэлж байгаа. Темпл гэдэг нь одоо манайхаар тийм нэг юм юу гэж хэлдэг вэ? Темпл чинь монголоор одоо нэг тийм баригдаг гараараа тэгж барьж авсан нэг юм байдаг шүү дээ. Темпл одоо хүмүүсийн гараар барьж авсан юм. Темплд очиж итгэнэ гэж хүмүүс ярьдаг. Одоо темпл монголоор мэддэггүй. Нэг тийм гараараа байгуулж авсан нэг тийм юм байгаа. За тэрэн дээрээ ирээрээ чамаг одоо дагуулж явж байгаа гайд маань чамаг хаалган дээр авч болно. Би 3 толох болно гэд ингээ 3 тоолоод 5 тоолоод би ингээ буцаагаад хэвэн байдалтай өөрөнөөсөө сэрж байгаа. За ингээд би энэ өнгөрсөн урд насныхаа 18 дугаар зууныхаа өөрийнхөө амьдрал руугаа очиж энэ мөс гэж эхэлсэн энэ зүйлээс би юуг ойлгож авсан бэ гэвэл ямар нэгэн байдлаар хайрыг гаднаас хин нэгнээс хүлээх шаардлагагүй. Бид нар өөрийгөө л хайрлах хэрэгтэй. Бид нар эцэг эхээсээ, найз нөхдөөсөө, эргэн тойрноосоо хайрыг хүлээх шаардлагагүй. Тэр хайрыг гаднаас хүлээгээ тэр ерөөсөө бид нарт ирэхгүй. Тэрийг хичнээн мянга цөхөрч одоо хүлээж хэрэггүй. Хайр гэдэг зүйл бол бид нарын дотроос гардаг юм аа. Хайр гэдэг зүйл бол бид нарын дотроос гараад тэр мөсийг ямар нэгэн хүний дотор байгаа тэр сэтгэлийн мөсийг хайлуулдаг юм а гэдэг зүйлийг одоо мэдхийн тулд энэ аялалыг энэ зүйлийг энэ мессежийг авахын тулд энэ урд насныхаа амьдрал руу очсон байдаг юм. Тэгээ энэ бол миний хувьд маш гоё surprising, тийм challenging, тийм маш шинэлэг, маш гайхалтай зүйл болсон баг. Магадгүй энэ видеог үзэж сууж байгаа зарим хүмүүс маань энэ одоо юу яриад байгаа юм бол гэж бодож иж магадгүй. Зарим маань магадгүй энэ шашин шүтлэг болоо явчихв, бөөмөө болоо явчихв энэ охин ч одоо бөө юм биш үстэй гэж бодож байгаа. Надад бол тийм бөө мөө би тийм юм бол биш. Тийм юм бол биш байгаа шүү. Зөвхөн энэ бол шинжлэх ухаанаар батлагдсан. Энэ бол боломжтой. Ягаад гэвэл бид нарын соул бол ерөөсөө
тэр бол өгтгөө бид нарын махан бие маань л энэ ертөнцийн бий болж ирдэг болохоос биш бид нарын сөүл маань бол тэр чигээрээ байж л байдаг урд өмнөх байсан сөүл одоо ч байна. Одоо энэ миний бид нарын физик бие дуусны махан бие маань дуусны дараа ч гэсэн бид нарын сөүл маань байсаар байх болно. Тийм учраас бид нарын амьдралд карма гэж байдаг. Тийм учраас хүмүүс karmic relationship гэдэг кармага шатаан, кармага эдлэн, кармага дуусна гэж ярьдаг. Тэгээ энэ бүгд бол soul тэгээ spiritual буюу одоо сүнслэг тийм soul зүйлүүд байдаг. Тэгээд энэ одоо өөрийнхөө энэ гайхалтай энэ туршлагыг бодит туршлагыг танайтайгаа хуваалцсандаа маш их баяртай байна. Тэгэхээр та нар маань ч гэсэн өнөөдөр өөрийнхөө амьдралд нь дахин давтагдаад байгаа тэр зүйлийн шийдлийг олохыг хүсвэл магадгүй та шийдэж чадахгүй, магадгүй та хаагаад олоогүй зүйл маань таны урд насны амьдралд байгаа байж болно. Урд насныхаа өөрийнхөө сөүлээсээ та өөрийнхөө өнөөдрийн амьдралын маш чухал мессежүүдийг авах бүрэн боломжтой байдаг юм шүү. Энэ зүйл маань одоо ховсоор одоо шийдэгдэх, мэдэгдэх бүрэн боломжтой. Бид нар soul healing буюу энэ одоо өөрийнхөө сөүлийг одоо ховсоор бүрэн эдгээдэг. Тэгээ кармаг ч гэсэн ховсоор бүрэн засаж эдгээдэг, одоо эдгэх бүрэн боломжтой болсон байдаг юм шүү. За тэгээ дахиад хэлэхэд миний амьдрал өнөөдөр яагаад ийм юм бэ? Магадгүй хувь тавилан гээд ийм угаасаа би ингэж амьдрах ёстой гэж өөрийнхөө одоо тэр өнөөдрийнхөө бэрхшээлийг хүлээж зөвшөөрж түүнтэйгээ тэр амьдралыг дахин давтах биш, үүнд гарц гаргалгаа хайж мэрэгжлийн хүмүүстэй холбогдож өөрийнхөө амьдралынхаа зохиолч нь өөрөө байгаарай. Та өнөөдөр таны амьдрал ямар ч байсан, та өөрийнхөө амьдралыг өөрөө бүтээж байсан юм шүү. Өнөөдрийн амьдралыг та өөрөө сонгосон юм шүү. Өнөөдөр та баян аав ээжийн охин болж төрсөн бол өнөөдөр та одоо тэ ядуу аав ээжийн хоёрын аав ээжийн охин хүү болж төрсөн. Энэ бол таны сонголт. Хүмүүс ярьдаг бид нар аав ээжийгөө сонгож төрдгөө гэж яг үнэндээ бид нарын сөүл аав ээжийг тэр амьдралыг сонгож ирдэг. Бид нарын өмнөх урд насны сөүл тэр аав ээжийг сонгож ирдэг. Яагаад? Тэр хичээлийг авахын тулд, тэр хичээлийг аваад дараагийн түвшинд гарахын тулд, өөрийгөө өсгөхийн тулд, өөрийнхөө сүнсний хөгжлийг дараагийн түвшинд аваачихын тулд дараагийнхаа левел болох генерашнээсээ энэ кармаг авч хаяхын тулд кармагаараа одоо ямар нэгэн зүйлийг сурахын тулд бид нар энэ амьдрал дээр энэ амьдралыг, энэ аав ээжийг, энэ улс орныг, энэ гэрийг, энэ амьдралыг сонгож ирдэг юм. Тийм учраас таны амьдралын зохиолч нь та өөрөө. Өнөөдөр таны амьдралд мөнгө байхгүй байна уу? Та цалингаас цалингийн хооронд амьдарч байна уу? Таны хариуцлага. Өнөөдөр таны амьдралд ямар нэгэн ойр дотны хүн байхгүй, таныг хин нэгэн орхиод явцсан. Энэ таны програм, энэ таны карма, энэ таны програм. Одоо мэдээллийн 900-д ийм олон техникүүд, ийм олон одоо сэтгэл заслын аргууд гарцсан байгаа энэ үед хүн болгон өөрийнхөө эдгэрх үйл явцыг хуваалцаад энэ онлайнаар ч гэсэн та өнөөдөр Монголд сууж иж, та өнөөдөр Европт байгаа, та тэр Европ хүнээс та тэр мэдлэг мэдээлэл тэр одоо healing session буюу тэр эдгэх тэр нэг эмчилгээг авах боломжтой 900-д амьдарч иж өнөөдөр та амьдралаа засч чадахгүй, өнөөдөр та өөрийгөө эдгэж чадахгүй, травматайгаа амьдраад дахин тэр зүйлдээ уулзраад дахин тэр амьдралыгаа өөртөө татаад байгаа бол таны хариуцлага. Тийм учраас өөрийнхөө төлөө юм хийгээрээ яг одооноос эхэлж хийгээрээ адаглаад та бүртгүүл, адаглаад та ховсонд ор. Энэ таны эхний алхам болно. Энэ таны өөрийгөө эдгэх үйл явцын эхний алхам байх болно. Өөрийгөө эдгэн гэдэг бол үйл явц. Энэ хизээч ганц өдрийн дотор явагдах зүйл биш. Энэ бол бүхэл бүтэн үйл явц. Тийм учраас энэ үйл явц магадгүй та энэ видеог зүгээр нэг үзээ сууж байгаа биш. Та энэ видеог олон мянган видео дотроос та сонгоод үзнэ гэдэг маань таныг өөрийгөө эдгэх цаг болсон учраас та өнөөдөр энэ видеог үзээ сууж байгаа. Тийм учраас өөрийнхөө сөүлийг сонсоор, өөрийнхөө сүнсийг сонсох хэрэгтэй. Өөрийнхөө зүрх сэтгэлийг, биеийг сонсох хэрэгтэй. Та тэр олон кармаг даван туулж, ядарч зүдэрч ирсэн учраас өнөөдөр таны цаг нь болсон учраас та эдгэх учраас та энэ амьдралыг орхиод шинэ амьдралаар амьдрах хэрэгтэй байсан учраас та өнөөдөр энэ видеог үзээд би энэ видеог шеэрлээд сууж байгаа юм. Бүх юм
учиртай. Юу ч гэсэн санамсаргүй гэмтийн байдаггүй. Модны навчс хүртэл гинт зүг зүгээр байж байгаад ундаггүй. Энэ ямар нэгэн зоригтой зөвшөөрөлтөөр ундаг. Яг түүнтэй адилхан та гинтийн санамсаргүй байдлаар энэ видеог үзээгүй. Та санаандгүй явж байгаад Fire Academy-г дагаагүй. Танд гинтийн байж байгаад энэ видео дахин гарч ирээгүй. Та үзэх ёстой байсан учраас, та сонсох ёстой байсан учраас, та эдгэх ёстой байсан учраас, та травмагаа эдгэх, өөрийгөө дараагийн левелд аваачих ёстой байсан учраас энэ видеог та өнөөдөр үзээд сууж байгаа юм. Тийм учраас бүгдэнд нь хайртай шүү. Та нартайгаа энэ видеог хуваалцсандаа маш их баяртай байна. Бүгдэнд нь тэвэр дүүрэн хайр, тэвэр дүүрэн энерги илгээлээ. Дараагийнхаа видеогоор эргээд зуудалцгаая. Баяртай.